4 жил нэг удаа болдог. Төр барах хэрхэн авах энэ сайхан өдрөө орцсоор байна. Сонгуул бол иргэн хүнд ирэх үүрэг хариуцлага гурвыг л оногдуулж байдгаараа. За энэ их хариуцлагатай үед бол улсын их хурлын сонгуул явагдаж байгаа. Энэ үед бол бид одоо хамгийн гол нь зөв хүнээ сонгож ингээд одоо ажиллах одоо хамгийн чухал одоо ийм цаг үе ирчээд байна. За Мөнхбаатар маань бол бас орон нутагта танигдсан ийм одоо шин залуу нутгийн сайн боловсрогч юм байна. Энэ цагта өсөглөөс төрөн гарч буй шилдэг улс төрчдийн нэг ийм одоо боловсрогч юм бол эх орны хамгийн үнэтэй баялаг. Тэр баялагын нэг бэлтгэж гарч ирсэн ийм одоо сайн хуульч. Өнөөдөр манай Монголын парламент төр маань хуульчаар дутагдсан цаг хугацаанд Мөнхбаатар маань хүсгэл нутгаасаа бас Монголын нэгэн шилдэг хуульч их хурл дэвшиж байгаад нь бас сэтгэл дүүрэн баталтай байна. Улсын их хурлын сонгуулийн 37 дугаар тойрогт Хөвсгөл аймагт нэр дэвшигч Лавгийн Мөнхбаатар